Бидний хайртай ээж нар, эмээ нар цай сүнийхээ дээжийг өргөхдөө манай хүүхдүүдийн 9 цагаан хүсэл нь биелэх болтугай гэж хэлээд 9 нүдтэй урбан дээр сүү цацлаа хийгээд өргөдөг байгаа. Тэгвэл нь 9 хүсэл гэдэг нь юу юм бэ гэдэг асуудлаар энэхүү бичлэгээ хийх болно. За хүний хүслийг бол хүний 7 хүрттэй холбож бол тайлбарлаж болно. За хүний 7 хүрт бол 7 өөр зүйлийг хүсдэг. За үүн дээр хамгийн том хүсэл, хамгийн жижиг хүсэл хоёр нийлээд 9 цагаан хүслийг бий болгодог байна. За нэгдүгээрт бол оройн хүрт бол мэдхийг, мэдээлэл авахыг хүснэ. За хоёрдугаарт мэлмийн хүрт бол эд агуур, сэдээ ундаа, хувцас хонрыг хүснэ. За гуравдугаарт хоолойн хүрт бол анд нөхөр, хань ижлийг хүсгэнэ. За дөрөвдүгээрт зүрхэн хүрт бол эрүүл оршингах, оршин тогтнохыг хүснэ. За 5 дугаарт наран сүлжээ хүртэл өөрийгөө батлан харуулах ямар нэгэн зүйлийг хийж чадах хүсэлтэй. За 6 дугаарт үржих хүсэл бол үр хөвгтөө үлдээж удам усаагаа үргэлжлүүлэх хүсэлтэй. За 7 дугаарт үндэс хүрт бол өөртөө байгаа бүхнээ хамгаалах, хайрлах, өөрөө хамгаалагдах, их тунх байхыг хүсдэг байна. За 8 дугаарт хүний хамгийн жижигхэн эсийн хүсэл, нэг шат дэвжин дээшлэх, дэвших хүсэл. За 9 дугаарт нь хүний хамгийн том сүнсний хүсэл буюу мөнх оршин амьдрах, мөнхийн хутгийг олох тийм хүсэл байдаг байна. За хэрвээ хүний хүрдэн гимтэж хүсэл нь боруудаа хөтлөгдөх юм бол 7 хар хүсэл гээч зүйл бас урган гарч ирж байна. За мэдхэн боруудвал мунхаглал болно, эдэн нэвтрүүл шунал болно, нийхэмшиг нь боруудвал атаа архал хардалт болно, эрүүл байх нь боруудвал хилэгнэл болно, гаж дом болно, үнэлэгдэх нь боруудвал совдоглол болно, өнгөрөх болно, үрчих нь боруудвал тачаал болно, хамгаалах нь боруудвал өмчөрхөл, аархал болдог байна. За ингэж 7 хар хүсэл бол бий болж байна. Гэхдээ хүний мах эдэн байж 7 хүртээ толуулын бор өргүүлэх юм бол огторгууд байх хар нөхлөгөө адил ойр орчимдаа маш хор хөнөөлтэй тийм хүчийг бий болгодог байна. Ийм учраас монголчууд нь 7 хар хүслийг бол цээрлж ирсэн тийм ёстой. За ингээд өнөөдрийн бичлэг бол дуусч байна. Та бүхний 9 цагаан хүсэлтэй сэтгэлжлэн бүтээж байх болтугай.